Зя бүгдээрээ сайхан марцгааж байна уу? За тэгэхээр ээлжилт маркет overview хүргэе. За тэгэхээр энэ 7 хоногт бол мөн адилхан юм рейнж хөдөлгөөн бол явлаа тийм ээ. За тэгээ үндсэн чиглэлээ харахаар бол яг мэдээж эргээр одоо yearly-гээ хараад ингэж явахаар бол өсөлттэй байж болох гэдэг байгаа тийм. Энд бол pullback орж иж. Тэгэхээр энэ pullback хэр удаан үргэлжлэх үү гэдэг бас айгүй сонирхолтой байгаад. Одоо энэ 80 оны энэ хэсгийн юу бол нэлээд ойролцоо харагдаад байгаа ч тийм. Хүчтэй. За 4-5 жил бол өссөн. За буцаад энэ маш урт хугацааны юм correction pullback орж ирсэн. Тэгэхээр энэ хугацааг ингээд харахаар баг 10 гаруй жил байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ийм хөдөлгөөн бас одоо үед байж болох уу гэж тий. Тэгэхээр энэ жилийн энэ уналт бол ерөөсөө эхлэл байж болох гэдэг энэ том одоо pullback correction эхлэл. Тэгэхээр энэ одоо хэдэн жил үргэлжлэхийг бас мэдэхгүй тий. За тийм байна. За тэгээ weekly-гээ за monthly-гээ харахаар monthly мөн адил. За энэ бол одоогоор бол pullback correction л гэж уншигдах гэдэг шүү дээ өсөлтийн трендийн. За тэгээ арай жижигрүүлээд за weekly дээр 7 хоногийнхоо чарт руу орохоор 7 хоног бол стил уналттай байна. Тэгэхээр магадгүй энэ том цагуудын одоо тэр pullback correction дуусах хараахан болоогүй байна уу да гэж юм. За тэгээд мөн бид бүхэнд бол за энэ 3900 за 50 58 за дэшээ 4000 гэдэг энд ийм том supportыг бол барьсан хэвээрээ. За чиглэл бол доошо одоо даун чиглэлтэй бол хэвээрээ байна. Одоо яг энд нэг юм гурвалжин паттерн үүсгэчихэд доошо бол дахиад задраад явахаар харагдаж шít те. Уналтан ч гэсэн те lower high гэдэг ингээд доош чиглэл бол одоо даун чиглэлтэй бол ингээд явж байна те. Тэгэхээр бас үндсэн чиглэлээ тэрэндээ сүрж арилжна гэхээсээ илүүгээр те дагаад арилжвал юм зүг болов гэж миний хувьд бол хараад байна. Тэгэхээр энэ гурвалжин паттерн юу болох нь вэ те? За тэгээд өмнөх 7 хоногт бол за энд бас маш гоё одоо эсэргүүцлийн төвшнүүдийг бол барьлаа. За миний хувьд өмнөх 7 хоногт дандаа шорт арилжаа бол хийсэн байгаад байгаа. Тэг яг хуу нийт дүнгээрээ харахаар бол нэг 60-70 пипний бол алдагдaltaй 7 хоног бол болсон. За тэгээ бид хэд бол энэ доор support аваад энд market structure эвдэрхэд бол ингээд long харж исэн буцаад энэ low-ыг доош эвдэхэд тий. Энэ low-ыг доош эвдэхэд ерөөхдөө short арилжаа бол гээд хараад явцсан байгаад. Тэгэхээр яг одоогоор миний хувьд бол daily bias бол long талтай бол харж болох гээд байна. Яг тэгэхээр энд бол доошо lower high гэж явж исэн бол энэ lower high-ыг бол дээшээ эвдэж бол гарсан байна. Тэгээд энэ low-ыг бол хараахан эвдээгүй байна доош. Тийм болохоор одоо маргаашийн одоо тэгтээ Нью-Йорк эхэлтэлтэй бас юу болох нь тийм мэдээж иргээр доош их биеэр сэтлээд ороод ирэх нь бол миний хувьд бол яг үндсэн чиглэлээ дагуулсан шорт арилжаа хараа авчна. Авгүй одоо энэ төвшнийг сэтэлж чадахгүй бол тий. За дэшээ лонг талдаа бол харах нэ. Одоо тухайн одоо юуны тий сизны биас бол тэгж гарч таарах. Тэгэхээр одоогор бол хэлэхэд бол хараахан эрт байна. За тэгээд юугаа харах юм бол
За техникл зураглалаа тий. Ингээд том цаг өдөр рүү шилжүүлээд харах юм бол ерөнхийдөө уналтын чиглэлтэй бол явж гин гэж миний хувьд бол хараад байна. За тэгэл Нью-Йорк дээр Орбихо хайловыг үүсгэж авч байгаа арилжаануудтай оролцсон миний хувьд. За тэгээ өмнөх 7 хоногийн нэгдэг өдөр хийсэн арилжаанд харагдаж байна. За доош нэг 100 pp яваад буцаж ирж яг юу авчаад Эсэл бол яг хурж авчаад тэгээд тэр чигтээ яг харж ирсний дагуу бол унаад явцсан байна лээ. За тэгээ 2 дахь өдөр энд нэг бас шорт арилжаанд оролцоод энэчнээс бол хараахан ямар нэгэн ашиг аваагүй. Тэр чигээ дөрмийнхаа дагуу Эсэл энтри луга зөөгөөд риск ривард нэг хэрцэх нэгт явсны дараа зөөгөөд за тэгээ барьж исэн буцаж ирээд бол брейк болгосон арилжаа бол. Харин энэ арилжаанаас бол TP1-ийг бол за 100 pp-н дээр бол салгаж аваад Эсэлийн энтри лөө зөөцсөн байсан. Тэгэхээр энэчнээс нэг за 80 pp-ний бол ашиг аваад бол гарсан байна. Тэгэхээр өмнөх 7 хоног бол ингээд ерөнхийн 3 арилжааныхаа үр дүнг харахаар 60-70 pp-ний бол алдагдaltaй гарсан. Гэхдээ яг хуу энэ нэгдэг өдрийн арилжаа бол яг үндсэн сетапын дагуу орсон. За энэ хоёр бол би сетапын дагуу орсон. Тэгэхээр миний хувьд бол үндсэн сетапаа өөр дансан дээр би сетапуудаа арилжаануудыг бас өөр дансан дээр хийгээд байгаа. Зя тийм байна. За тэгээд дөрөвдөг өдөр бол нөхцөл байдал бүрдээгүй. Уг нь бол шорт талдаа харж ирсэн. Тэгээ яг энд маш гоё ханшийн эсэргүүцэл бариад бол яг харж ирсний дагуу бол унаад явсан. Бидэд бол нэг олуулаа дээр бол хамтдаа бол бүх лайвуудаа бол хийсэн байгаад. За тэгээд 5 дахь өдөр Нью-Йорк дээр арилжаа хийхгүй байна. За Аз дээр бол ямар нэгэн арилжаа хийсэн өмнөх 7 хоногт. За тэгээд бидэд яг геополитикийн асуудлуудыг харахаар тий. За Иран бол одоо нэг булангийн орнуудыг бол одоо хэрвээ одоо Ираны одоо тэр нэг дэд бүтц рүү довтлох юм бол бид ч гэсэн одоо дэд бүтц энергийнх нь одоо газрууд руу бол довтлоно тий гэсэн мэдээлэл бол хийгээд ерөнхийдөө бас нэлийн хурцтмал байдалтай байгаад энэ хоёр одоо Америк Ираны нөхцөл байдал бол за тэгээд ойрхон орнуудын тэр булангийн орнуудыг бас хамруулад ингээд нэлийн цар хүрээнд тэлээд тий асуудал бол маш их байна. За тийм ч болоод 5 дахь өдөр бол газрын тос бол нэлийн өсөд бол ороод ирсэн мөлий буцаад 90 руугаа бол ороод ирсэн. За миний хувьд бол яг энэ 94 гэдэг ханшийн энэ зооныг бол чухал зоон гэдээ бол авцсан байсан. Тэгээ өмнөх 7 хоногийн нэгдэг өдөр ч одоо хоёр улс чинь бас нэг төр хугацаанд галзахсуулаа шүү дээ. Нэг 2-3 хоног. За тэн дээр бол газрын тос бол унж орж ирээд за буцаад нөхцөл байдал хүндрээд орж ирэхэд бол буцаад л өсөд ороод ирсэн. Тэгэхээр энэ ханшийн одоо чухал төвшнийг бол дээшээ сэтэлж байгаа бол дүр зураг бол сэтэлсэн дүр зураг бол үзүүлээд байгаа. Тэгэхээр хэрвээ нөхцөл байдал дахиад хүндрээд те ингэж явах юм бол за Трамп ч гэсэн одоо бидэд бол хамгийн хүчтэй давталгааны хийнэ энтергээд бол гээ мэдгэтчихэд байгаад байгаа тийм. Тэгэхээр ер нь ямар ч яриа хэлцээр болох шинж алга дайны нөхцөл байдал одоо намжих шинж алга тийм. Тэгэхээр газрын төсний үнэ ч гэсэн бас дахиад ингэж өсөд явах болов гэж бол хараад байна. За тэгхийн бол мэдээж хэрэг инфляцид нөлөөлнө. За тэгээ тэрийгээ дагаад бол одоо бодлогын үг өндөр түвшинд барих гэдэг эрсдлүүд бол гарч ирнэ тийм ээ. За хэдийгээр яг өмнөх одоо сард бол инфляцийн тоо баримтууд бол арай бага бол гарсан тийм ээ. За тэгвэл энэ 7 сарын одоо тоо баримтууд хөдөлмөрийн зах зээлийн тоо баримтууд бас одоо хүндхэн гарч болохоор байна. За тэгээд за маргаашнаас авахуулаад бидэд бол одоо маш завгүй 7 хоног бол байх гэдэг байна. За manufacturing PMI юу гарах нь те одоо үйлдвэрлэлийн салбарын одоо тоо баримт бол гарах нь хэр
одоо сайн байгаа юм те хэр тэлэлттэй байгаа юм гэдэг одоо тэр судалгааны үр дүн бол гарах гэж байна. За тэгээд нээлттэй яг одоогоор яг нөө нээлттэй байгаа ажлын байрны тоо баримт бас гарна. За тэгээд энэ 7 хоног бол ерөөсөө л одоо энэ 7 сарын те одоо эдийн засаг ямархуу байсан бэ гэдгийг бол одоо төрүүлж илтгэх те сигнал өгөх тийм 7 хоног бол байна. За тэгээд 5 дахь өдөр бол non farm та байгаа. Тэгэхээр хичнээн ажлын байр одоо 7 сард бий болсон тий. Маш чухал бол мэдээ байгаа. За тэгээд өмнөх сард бол 57,000 гэд нэлээд буурж орж ирсэн тий. Тэгэхээр одоо хүлээлт бол 88,000 байна. Тэгэхээр энэ хүлээлтээс хэр зөрж гарах нь вэ гэдэг бол цаашаа одоо шууд хамааралтай болж таарна тий. За тэгээд SME группийн Fed Watch-ыг харахаар бол за 9 сард бодлогын үг өсгөх за 375-аас 4% хүрэх гэдэг юу бол 67% та бол өсөд ороод ирсэн байгаа. Тэгэхээр одоогор бол ямар нэгэн бодлогыг бууруулах гэсэн одоо магадлал байхгүй шүү дээ зах зээл дээр. Тэгэхээр бодлогын үг одоо өндөр түвшинд барих юм бол алтан дээр дарамттай болно л гээд байгаа тийм. Тэгэхээр алт бол дахиад энэ уналтын чиглэлээ бас үргэлжлүүлээд явах бүрэн одоо потенциалтай юм а гээд байгаа. Одоо хамгийн магадaltaй нь бол одоо энэ уналтынхаа чиглэлийг дагаад тийм энэ патернаа доошо сэтлээд ингээд явах бол бүрэн боломжтой байна. Тэгээд энэ доор барьж байгаа энэ 4,000 дээр байгаа энэ суппортыг доош хүчтэй сэтлээд гарах юм бол магадгүй одоо өмнө нь ярьжсэн тийм 3,400 хүртэл явах боломжтой. Гэхдээ тэрнээс өмнө бол маш олон одоо чухал аншийн одоо суппорт болох төвшингүүд бол байгаад байна тийм. За тэгэхээр одоогор бол миний хувьд бол шорт талдаа харсан хэвээрээ байна. Зах зээлийн ерөнхий чиглэлээ бол за тэгээд макро эдийн засгийн 6 сарын мэдээнүүд бол одоо бүгд л алтан дээрээ өсөлттэй байж болох тий. Одоо мэдээнүүд бол гарсан байгаа. За энэ бол 6 сар шүү. Тэгэхээр одоо энэ 7 сарыг харъя. За Kevin Warsh гэсэн одоо сая фомсын шийдвэрийн дараагаар тий мэдээлэл дээр бол хэлсэн байлээ шүү дээ. Нэг л одоо ганцхан сарын одоо ийм инфляцийн бууралт тийм юугаар бид шийдвэр бол гаргаж ирч чадахгүй байна тий. Дахиад их хүлээх хэрэгтэй байна, яарах хэрэггүй гэсэн зүйлийг бол ярьсан байлээ. За өмнөх 7 хоногт бол бодлогын үгэн шийдвэр гаргаад араас нь одоо Kevin Warsh тий одоо холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч гарч ич бол үг хэлж тайлангаал танилцуулсан байгаад. За Core PCH гэсэн 6 сард бол бууралттай за дотоодын нийт бүтээгдэхүүн ерөнхийдөө бас бууралттай бол гарсан байгаад гэж хэлдэг. За ингээд харахаар бол яг хөө мэдээж хэрэгээр 6 сарын макро эдийн засгийнхаа одоо үр дүнгуудыг харах юм бол юу байж болох гээд байна тий. За зах зээл дээр бол эерэг байж болох гээд байна шүү дээ тий. За гэтэл одоо нэг инфляцийн өдөөгд байгаа энэ геополитикийн асуудал бол хэвэндээ байна. Илүү хурцтмал одоо тал руугаа бол орж байна. Тэгээд газрын засгийн үн бол одоо өсөд бол ороод ирсэн байна. Тэгэхээр энэ бол мэдээж хэрэг тээвэрлэлтийн зардалд нөлөөлнө, инфляцид нөлөөлнө. Тийм болохоор цаашлаад Fed шийдвэрээ гаргахад бас нөлөөлж таарна тийм ээ. Тэгэхээр одоогоор бол бодлогыг өсгөх за тэр нь бас алтан дээр нэлийн дарамттай байж болох гэдэг зүй тогтол бол одоо ажиглагдсан бол хэвээрээ байна. За тэгэхээр та бүхэн бас эрсдлээ бариад тэ боломжтой арилжаануудаа хийх хэрэгтэй. За өөр юу ярих чилээ. За бид миний хувьд нөгөө олуулаа гэдэг одоо Монгол платформ дээр өөрийнхөө
комьюнитиг үүсгэсэн байгаа. Одоогоор 239 гишүүнтэй байна. За тэгээ энэ дээр би бол ерөөдөө өөрийнхөө одоо ашигладаг тий орб арга барилын за талаар за мөн өдөр болгоод ийм маркет апдейтууд хүргээд за энэ дээрээ юм нь бол явагдаж байгаа. За лайв арилжаанууд бол явагдаж байгаа. 2 дахь 5 дахь хоорондох лайв арилжаанууд ингээ хадгалагдаад ингээд одоо хамтдаа бол арилжаад явж байгаа. За тэгээ мөн одоо орбын талаар тэ арилжааны талаар сонирхож байгаа хүмүүс байх юм бол бас өөрийнхөө одоо мэдлэг туршлага төр үндэслээд нэг юм материалууд бэлдээд ингээд оруулсан байгаа. Одоо энэ орб арга барил гэж одоо юу юм те ям бистап одоо гарын авлагаа оруулсан. За тэгээд одоо магадл суурилсан сэтгэлгээгээд одоо сэтгэл зүүн бас зүйлсүүдийг бол ингээд оруулаад явцсан байгаад та бүхэн тэгэхээр ийшээ нэгдэж болно. Хүн болгонд бол нээлттэй байгаа шүү. Зя баярлалаа. Тэгээд бид нэг экземтэй хамтраад бас энэ $300 бонус нэг giveaway бол зарласан байгаад. Тэгээ энэ giveaway-д оролцох нөхцөл нь бол маш энгийн. За энэ бичлэгний доор байгаа линкэн дээр дараад данса нэн одоо экзем дээр бүртгэлгүй бол хэрвээ бүртгэлтэй бол тий за 494 PH гээд одоо партнер кодыг ашиглаад шин данс нээч. За тэгээд тэн дээр тэр дансаа нэг $100-оор цэнэглэн үгүй бол нэг 0.5 лотны арилжаа хийцэн байхад энэ giveaway-д урамшуулалт оролцоод тэгээд ерөнхийдөө ийм паблик хэлбэрээр тий рандомор одоо энэний ялгчаа бол тодорхой. Тэгэхээр одоо энэ сараас ингэж эхэлж байгаа. Тэгээд 1 сарын хугацаанд үргэлжлээд энэ шаардлагуудыг хангасан хүмүүс дундаасаа $300-ийнхоо ялагчийг бол тодруулна гэсэн үг шүү. За тэгээд та бүхэн бас энд оролцох боломжтой. Мэдээж хэрэг экзем дээр данс одоо тухайн энэ линкээр дансаа нээгээд тий за 494 PH гэдэг энэ партнер кодоор одоо шинэ данс нээсэн хүмүүс бол үн төлбөргүйгээр одоо энэ юу рүү орж ирж болно. Одоо энэ Monte Orb Plus community руу орж ирж болно шүү. Тэгээд энэ мэдээллүүдтэйгээ ойрхон тий хамтдаа арилжаануудаа хийгээд явж болно. Зя тэгээд та бүхэн сайхан амарцгаагаарай. Маргааш одоо лайв арилжаагаар уулзцгаая.